provider. I'll get you anything you need. Your sole provider. Your satisfaction's guaranteed. Check out my credentials. I got all of your essentials. I'm your provider. You don't need nobody but me. Эхний нэг өдрүүдэд би үргээд тэр гэрэлмэр ласаад ингээд зураг аваад ингээд хад бүр зүүдлээд гисэн. Шүн эхний 2-3 өдөр зүүдлэж бүр ингээд зураг аваалж байгаа ингээд яг зүүдлээд яг тэндээс одоо ингээрээ тэгээрээ гэж ингээд бүр ингээд хэлж байгаа. Найр шиг загнаа хүртэл ингээд сонсогдож бүр ингээд баг амраагүй шүү дээ. 이 매트맨이 이거 За сайн байцгаана уу, би жүжигчин Темка байна. Наа хөнгө ярээр гэсэн. Энэхүү кино маань маш сонирхолтой зохиолтой кино. Анх зохиолыг уншаад л ерөөсөө бүр тоглох хүсэл бол амар төрсөн. Хамтарч ажиллаж байгаа багийн хувьд бол маш их таалагдсан. Яа тэгэхээр бүх зүйл нь их цаг нартайгаа төлөвлөгөөтэй. Тэгээ зохион байгуулалтын хувьд өндөр байсан. Ер нь яг 100 жил өөрөө амьдарч үзээгүй мөртлөө 100 жил амьдарсан хүний одоо дүр тоглоно гэдэг бол мэдээж одоо миний үзээгүй амьдрал. Тийм учраас маш их зүйлийг одоо юу гэдэг хоорондоо ярилцах хэрэгтэй болсон. Зохиолоо маш их задлах хэрэгтэй болсон. Амирахын бичсэн зохиолыг үнсэн. Ерөөсөө би байсан угаасаа. Тэгээс надад тэр зохиол нэг гой санагдсан. 100 жилийн эм орсон тэр Темкахын дүр бол надад бүр ам гой санагдсан. Тэгээд бусад кинонуудаас өөр. 손짓고 한테 뛰고 그런 건데 이거 좀 봐라. 이 баг болиод өгөх л хэлгээр гэсэн тэгээд. Тэгээд маргаашаас нь эхлээд бол тэгээд яг хүмүүс ингэ ер нь маргааш нөгөөдрөөс нэг вагоны дүрс ирсэн. Тэгээд ер нь тэгж ойлгох ханцаас ер нь би өөрөө байх хэрэгтэй юм. Нэг ихтэй нэг жоохон нэг ойлгох мэдлэх болоод нэг арай гайгуурж эхэлсэн. Ос чамаасаа анхныхаа эцэрийг авахууллаа. Боо юм боллоо. Юу яасан? Амьдрал үзлээш. Амьдрал үзлээ гинэ. Дөнгөж эхэлсэн шүү дээ чамаа мэн. Ихний эцэг чамаа төсөөс чи яасан? Бүр аймарсан. Төсөөж хүйсэн. Ийм болов гэж юу? Нэг 3 сая энэд минутаас чи хэцүү юм. Ваа, баг тэр намаа тэр баг 2-3 орнд баг 9 сая болж байна. Салий. Чиавар миний ихнэр юм уу? Яаж юм уу? Би яг энэ царай зүстэйгээ яг энэ би хатгаа 100 жил болчих. Ууц юм уу? Өвдөх чи сэтгэлээсээ баярлах. Миний хүнд таарах бүсэх цангах гэж чамд бид тэр хөдөлж байхгүй. Чи ч ямар гайж юм яриад байгаа юм бэ?
Эм орол уран сайхны кино 5 дугаар сарын 30-наас бүх кинотеатруудаар. I'm your provider. I'll get you anything you need. Your sole provider. Your satisfaction's guaranteed. Check out my credentials. I got all of your essentials. I'm your provider. You don't need nobody but me. Сэтгэл мэдээж маш өндөр байна. Тэгээд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ингээд золдог шагнуулт гэдэг чинь одоо урлаг тартай хүний хувьд бол маш одоо сайхан үйл явдал болсон гэж бодож байна. Киноны хувьд сая кино үзэж гарч үнэхээр сэтгэл өндөр байна. Ямар гоё гэгээл яасан гоё кино вэ те яг үзэгчийн сэтгэлээр ингээд харахад үнэхээр гоё. Тэгээд жүжигчид маань маш чадварлаг тоглосон байна. Ингээд нөгөө нийтэд ингээд харахаар тэгэхээр гоё юм яг айгу хурдан дуусчлаа. Нөгөө киноч аяг сонирхолтой хар тэгдэг. Тэгээд яг тийм л үйл явдал над дээр сая боллоо. Хамгийн гол нь Темкагийн урдны тоглож байсан дөрүүдээс юугаараа өөрөө гэхээр ид шидийн за тэгээд 100 жил амьдэрсэн хүн гэдэг бол одоо бас мэдээч өнөөгийн амьдрал дээр байхгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь ид шидтэй тийм фантастик зохиол тэгээд тийм 100 жил амьдэрсэн залуугийн дүр тэгээд анх удаа ийм фантас бас инээдмийн кинонд тоглолоо. Тэгээд сэтгэл маш өндөр байгаа. Урдны тоглож байсан дөрүүдээс маань 100 жил амьдэрсэн хүн гэхээр л надад угаасаа ямар байх ёстой чи гэдэг цаанаас өгөгдлөөсөө өөрөө маш их зүйлийг шаардсан л да. За киноны нээлт боллоо. Киногоо бас үзээд гараад ирлээ. Сэтгэл нь ямар вэ? Бас өөрийнх нь анхны кино болж байгаа шүү дээ тийм ээ. Би бас үзэг байж байгаад үзсэн байхгүй. Аим гоё байна. Зүгээр л бодож ямар өөрийгөө харсаж байгаа хичээд заримдаа киноч бичиж байгаа. Тийм сонирхол юм байна. Гэтэ аим гоё болсон байна. Би ерөөсөө үзэг байж байгаа үзсэн. Өөр бараг хэрэгээр үзэхгүй байж байгаад үзэж чадчихсан аим гоё болсон. За баярлалаа. Ястаа гоё. Миний яг өмнө тоглож байсан Шүрэн Богчгийн кино бол цэвэр одоо хайр сэтгэлийн тийм романтик кино байсан. Энэ удаагийн кино бол цэвэр инээдмийн тэгсэн мөртлөө бас жоохон фантаст тийм өнгө аястай бас тийм кино байгаа. Тэрүүгээр нэлээд онцлог юм болоо. Тэгээд инээдмийн кинонд ер нь бол дүр бүтээж ин гэж болоо өөрийгөө төсөөлж байгаагүй тэгсэн чинь ингээд бас ийм өч бас тохиолсонд маш их баяртай байна. Хамтарч ажилласан бүх жүжигчид болон F студийн хамт болон амрын найруулагчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яг маш сонирхолтой сэдв байна. Маш сонирхолтой сэдв үнсэн. Яг хэрвээ яг Темкагийн оронд яг энэ амьдрал дээр байх юм бол бас маш олон хичнээн нөө юм баланслахгүй нэг юм хэтэрхээр ондоо байдаг гэдэг тэр сайхан мэдрэмжүүдийг хүмүүс өнөөдөр өөрсдөө энгийн амьдрал дээр явж байхдаа энэ тодорхой хэмжээний мэдрэмжүүдийг ерөөсөө аваагүй байдаг юм байна. Энэ киног үзэх юм бол яг тодорхой хэмжээний өөрсдөө анзаардаг энэ хорвоод хүн болж мэдэрсэн хүн болсны тэр сайхан мэдрэмжүүдийг гайхалтай мэдрэмжүүдийг одоо өөрснөө ойлгох нэг тийм сайхан кино болсон байна да. Удаан хүлээлээ. Тэгээд өнөөдөр үзлээд манай нөгөө Эмоц продакшн уран бүтээлийн дарга одоо тий Темка ах маань одоо ойр тоглоогүй бас нэг уран сайхны гол дүр бүтээсэн юм кино байна. Тэгээд хоёрдугаар гэх юм бол бас Жамин дөрж тий Жамка маань бас мундаг байлаа. Тэгээд Socialод тий Эмоц продакшн уран бүтээлийн дарга хоёрын одоо солист тоглосон гоё гайхалтай кино үзлээ. Тэгээд хамгийн гол нь тий хүн хүнээ хайрлах тий хүний амьдрал ямар чухал үнцэнтэй. Тэгээ Жамка би бол өгтлээ энийх гэж уулна үзсэн. Тэгсэн чинь Жамка яг үйлүүлчлээ тий. Тэгэхээр одоо хүн болгоныг ирж үзээрэй гэж бодож байна. Тэгээд хүний амьдралын чухал зүйлүүдийг маш гоёор харуулсан 100 жилийн юм оруулах гэдэг үнэхээр сак кино байна. Тэгээд хүмүүсийг ирж үзээрэй гэж хүсэж байна. Би анх нэг юу зүгээр инээдмийн кино гэж би бодож орсон. Тэгээд миний хувьд бол сэтгэл зүрхэнд төрсэн амар гоё тийм инээдэн татараа болсон. Үзэгчтэйгээ бас ирж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд Темка маань одоо Жама маань тэгээд найруулагчид маань ер нь кино групп маань маш мундаг ажилласан байна. Надад үнэхээр таалагдлаа. Тэр гоё кино. Ямар ч юм уу байна. Энэ ийм байна шүү. Манай манаас гоё ичтэй эффекттэй байсан.